Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд цахим залилангийн улмаас дэлхийд даяар хүмүүс хэдэн 10 тэрбум доллар алджээ. Facebook хуудас хакерд болох, романс луурд өртөх, хуурамч хөрөнгө оруулалт хийж шатах гэх мэтэр араараасаа үргэлжилнэ. Бид үүнийг мэдээгээр сонсдогч надад лав тохиолдохгүй гэж боддог. Гэтэл луурчид өдөр ирэх тусам илүү ухаалаг, илүү залжин болсоор байна. Тэд одоо хиймэл оюухан, deepfake ашиглан таны хамгийн дотны хүний царай хоолой хүртэл дөөрэж чаддаг болсон. Тэгвэл энэ бүхний ард хэн байна вэ? Ямар нэг өсвөр насны хүүхдүүд үү эсвэл мэрэгжлийн залливч нараас бүрдсэн бүхэл бүтэн баг уу? Өндөр цалинтай ажилд урьж байна. Эсвэл би гадаадад амьдардаг, чамтай танилцмаар байна гэсэн гэмзэмгүй мэт харагдах ганцхан мессежний цаана хэдэн тэрбум долларын эргэлттэй мафийн харгас сүлжээ нуугдж байдаг талаар энэ бичлэгээр үзүүлэх юм. Өмнө нь бирэмгэгддэг байсан Мянмар улс 1948 онд тусгаар тогтнолоо олж авсан ч бараг тэр даруйда албан ёсны эрх баригчид, коммунистууд болон үндэстний цөөхөн бүлэглүүдийн хоорондох удаан хугацааны иргэний дайн татагдан орсон. Тус улс удаан хугацаанд тогтворгүй байсаар ирсэн бөгөөд 2015 онд сонгуул болж Аун Сан Сүү Чи засгийн эрхэнд гарсан зэрэг ардчлалын төлөх орлогууд нь 2021 оны цэргийн эргэлтээр тасалдсан юм. Одоо Мянмар улсыг албан ёсоор төрийн захиргааны зөвлөл удирдах байгаа хэдий ч зарим бүс нутгууд зэвсэгт үндэстний бүлэглүүдийн хяналтанд хэвээр байгаа бөгөөд гадны хүчин зүйлсч тус улсад нөлөөлсөөр байна. Энэхүү эдрэгтэй нөхцөл байдалд Таиландын хил дээрх Карен муж онцгой байр суурь эзлэх болжээ. Энд сүүлийн жилүүдэд гол төлөв Хятадаас ирэх үйлчлүүлэгчдэд зориулсан мөрөдөд тоглоом зохион байгуулдаг шинэ хотууд сүндэрлэн болсон нь Мянмар дахь үндэстэн дамнсан гэмт хэрэг хурцтай хөгжиж байгааг илтгэж байна. Харт амхны 8 кибер гэмт хэрэг, далд санхүүгийн үйл ажиллагаа болон хүн худалдаалах хэрэг газар авчээ. Таиландын хилийн дагуу хууль ёсны аж ахуй нэгжийн дор халахвчилсан хэдэн 10 луйвэрчдийн хотхнууд буюу скам төвүүд байдаг. Ийм цогцлборуудын анхны бөгөөд хамгийн томуудын нэг нь KK Park болсон юм. Үүнийг 2019-с 21 оны хооронд барьж босгожээ. Энэхүү цогцлборыг анх хил дамнсан худалдаа хийх зорилтоор төлөвлөж байсан. Гэвч 2020 оны сүүл 2021 оны ихэр тийш нь янз бүрийн улс орнуудаас хулгайлагдсан хүмүүсийг авчирч залилангийн схемд албатан ажиллаж эхэлжээ. Хэрв 2023 онд цахим залилангийн үйл ажиллагаанд хүчээр оролцож байгаа хүмүүсийн тоог 120 мянга орчим гэж тооцож байсан бол өнөөдөр энэ тоо хэдийнэ 300 мянгад хүрээд байгаа гэсэн тоо баримт бий. Скам төвүүд бол гаднаас энгийн офис юм уу хотхон мэт харагддаг орчин үеийн боолчлын нэг хэлбэр юм. Бүх зүйл гадаадад ажилд оруулж өгнө гэсэн амлалтаас эхэлнэ. Хүмүүст оператор, менежер, администратор, модель гэх мэт ажлын байр санал болгож орон байр, тогтвортой цалин амладаг. Ажлын байрны заруудыг сошиал сүлжээ, мессенжер, тэр байтугай албан ёсны мэт харагддаг цахим хуудасуудад нийтэлдэг байна. Гэвч тухайн хүн зөвшөөрч шинэ газарт очиход тэдний паспорт болон гар утсыг хураан авч энэ мөчөөс эхлэн тэрээр өөрийг нь хулгайлсан хүмүүсээс бүрэн хамааралтай болно. Энэ бүхэл бүтэн залилангийн хотхон дотор хүн бүр тогтсон өдрийн хуваарьтай бөгөөд хатуу хяналтанд ор байна. Тэдний ажлын өдөр 16-аас 20 цаг, заримдаа түүнээс ч урт үргэлжлэх нь бий. Ийм төвүүдийн үндсэн зорилго нь онлайн орчинд олон нийтийг хамарсан залилан хийх явдал юм. Компани тус бүр залилангийн төрөл болон чиглэж буй улс орнуудаас хамааран бага зэрэг өөр зохион байгуулалттай байж болдог. Гэхдээ үргэлж дээд удирдлага, дунд шатны удирдлага, мөн хянагч нар гэсэн дараалттай байна. Тиймээс тэнд янз бүрийн хилцүүд байж болно. Жишээлбэл хиймэл оюун ухааны хэлтэс, эсвэл TikTok-ийн хэлтэс. Тэнд бидний нэрлэж заншсанаар фишингийн хэлтэс байж болох бөгөөд тэнд зөвхөн Instagram эсвэл бусад сошиал сүлжээнээс дугаарууд цуглуулж өөр хэлтэст шилжүүлэх үүрэгтэй. Тэгээд дараа нь юу ч хийхэд бэлэн залилагчд байна. Харин түүний дараа хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон гадны иргэд. Ажиллагаас татгалзах эсвэл төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байх аливаа оролдлого нь шийтгэлээр өндөрлөнө. Тэднийг зодож нүдэх, хоолгүй хорих, мөн нөгөө ертөнц рүү илгээнэ гэж сүрдүүлэх зэрэг аргуудыг ашигладаг. Удирдлагуудад хэрэггүй болсон ажилчдыг ихэвчлэн өөр гэмт хэргийн бүлэглүүдэд дамжуулан худалддаг байна. Эдгээр газруудад хүмүүс зөвхөн онлайн залилангийн хэрэгт хүчээр оролцоо зогсохгүй, бэлгийн мүлжлэг гэх мэт бусад төрлийн мүлжлэгт ч мөн өртдөг. CNN-ийн мэдээлснээр саяхан явагдсан баривчилгаа дайралтуудыг үл харгалзан дэлхийн онлайн залилангийн салбар урд өмнө байгаагүй цар хүрээгээр хөөгдсөөр байна. Гэмт хэргийн бүлэглүүд нөхцөл байдал дасан зогсож, үйл ажиллагаагаа өөр бүс нутаг руу шилжүүлсээр байгаа гэжээ.
Сүүлийн жилүүдэд маш олон иргэд гадаадад өндөр цалинтай ажилд зуучлана гэсэн зарын дагуу энэ төрлийн гэмтэргийн хохирогчд болсон түүхүүд интернет орчинд ар араасаа ил болсоор ирсэн. Эдгээр түүхүүд шиг олон дийл болоогүй. Олон мянган хүний эмгэнэл түүхүүд ч бий гэдэг нь тодорхой. Иймэрхүү жишээнүүдээс хамгийн их олонний анхаарлыг татсан хэдэн жишээг ярив. Оросын албаны улсын иргэн Дашима Очир Нимаевагийн түүх өнгөрсөн онд ихээхэн шуугиан тарьсан байдаг. Тэрээр Бангкокт модельор ажиллах тухай Telegram сувагдах зарын дагуу итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн Тайланд улсыг зоржээ. Гэвч түүнийг Мьянмарын хил дээрх тусгай лагер руу аваатсан байна. Залуу эмэгтэйчүүдийг онлайн залилангийн хэрэгт ашиглаж, гадаад төрхийг нь ашиглан бусдаас мөнгө салгахыг албаддаг байв. Тэд мессенжер болон сошиал сүлжээгээр дамжуулан хохирогчтой дотн харилцаатай болсон мэт хуурмаг сэтгэл төрүүлж, мөнгө салгах зорилготой романтик лүүр гэгчэд оролцдог. Эдгээр хулгайлагдсан хүмүүс байгууллагуудаас хамаарч эрхчлөөтэй болохын тулд 10-аас 20 мянган доллар төлөх шаардлагатай болно. Гэвч энэ мөнгийг нь олж өгөөд суллагдсан ч гэсэн дараа нь визний журам зөрчсөн хэрэгээр Тайландын цагаачтын шоронд орох эрсдэл бий. Хохирогчид өөрсдөө боолчлолд байсан гэж мэдүүлдэгч тэдэнд тэр бүр итгээд байдаггүй гэжээ. Зэвсэгт бүлэглүүдийн хяналтанд байдаг газар нутагт хөндлөнгөөс нь оролцоход маш хүндрэлтэй. Дашима бүсгүй эцэст нь дипломат албаныхны хилцээрээр амьд мэнд тэндээс гарган авч нутаг руу нь буцаасан гэх мэдээлэл байгаа билээ. Гэхдээ түүх бүр энэ түүх шиг харьцангуй сайнаар төгсдөггүй. 2025 оны 10 дугаар сард бас нэгэн эмэгтэй түүх олон улсад шуугиан тарьсан юм. Беларусь улсын иргэн 26 настай Вера Кравцова мөн л модельор ажиллах зарын дагуу Тайланд руу явсан байна. Түүнд ирж очих зардал, хоол, унд, байр сууцыг нь амлахаас гадна өндөр цалинт санал болгож дэгэндээ оруулсан байдаг. Бүсгүй Бангкокт ирээд хэд хоногийн дараа хөрс зэргэлдэх Мьянмар улсад очоод ар гэрээхэнтэйгээ нэгмөсөн холбоо тасарсан. Түүнийг дээр дурдсан шиг залилангийн төвд хүчээр аваачиж, интернет залилан хийлгэж байгаад эд эрхтний 8-нд явуулаад цогцыг нь чандралсан гэх мэдээ гарч эхэлсэн байна. Тэд бүсгүйг онлайн залилангийнхаа ажлаа муу хийж байсан, үр дүн авчрахгүй байсан гэх шалтгаанаар хөнөөж эд эрхтнийг нь худалдсан гэх мэдээ байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нь албан ёсны мэдээлэл биш гэдгийг бас энд дурдах хэрэгтэй. Unitel Group нь хүмүүсийн цахим орчин дахь аюулгүй байдалтай холбоотой мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү ажлаар кибер аюулгүй байдлын тухай мэдээлэл, анхааруулга өгөх агуулгыг сонирхолтой өвөрмөц байдлаар хүргэж байгаа бөгөөд хүн бүрийн сайн мэдэх үлгэрүүдэд гардаг үйл явдлуудыг ашиглан цахим халдлагын эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголтуудыг нэмэгдүүлж нийгэмд дараах тоон баримтуудыг ил тод байдлаар хүргэж байна. Жишээлбэл 2025 онд Монгол улсад цахим залилангийн улмаас 690 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 5 жилд залилах гэмт хэрэг 296%-аар өссөн үзүүлэлттэй байгаа гэсэн юм. Монгол улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэх мэт сонирхолтой баримтуудыг олон нийтэд ил тодор зарлаж энэхүү компанид ажлыг хэрэгжүүлж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн албан ёсны Facebook хуудас болон Unitel цэг хэмээн веб хаягаас авах боломжтой. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. За одоо бас ийм залилангийн төвд 8 сар болоод амьд мэнд их орондоо ирсэн Казахстан улсын нэгэн залуугийн түүхийг товчлон хүргээд түүний ярианаас энэ газруудад яг юу болдог, яаж залилдаг талаар мэдээллүүд аваад энэ бичлэгээ төгсгөе. Энэ залууг Сакен гэдэг. Тэр интернетээр гадаадад ажиллах ажлын зар хайж байлаа. Тэрээр бүх зүйл Headhunter сайт дээрх гадаадад IT мэргэжилтнээр ажиллах зарын дагуу холбогдсноор эхэлжээ. Орос хэлтэй хүн түүнтэй холбогдож, Бангкокийн төвд офис байраар хангана, сарын $4,000 цалин өгнө гэж амласан байна. Тэд гадаадын нэгэн бодит компани хуурамч сайтыг ашигласан тул бүх зүйл маш үнэмшилтэй харагджээ. Хохирогч паспортын зураг явуулснаас хойш 2 хоногийн дотор Бангкок руу нисэх тасалбарыг нь авч өгсөн юм. Түүнийг Тайландд буухтан хар өнгийн Toyota Alphard машинаар тосож зочид буудалд байрлуулсан байна. Гэвч 3 хоногийн дараа машин цуулган Бангкокоос олдуулж Тайландын хилийн Mae Sot хот руу аваачжээ. Ширэнгэн ой дундуур явуулж зэвсгэлсэн хүмүүсийн хяналтдоор завинд суулган гол гатлууснаар тэрээр Мьянмар улсын нутаг дэвсгэрт тулгаалагдсан орсноо залуу ойлгосон байна. Түүнийг Мьянмар дахь хятадын мафийн хяналтанд байдаг алдарт KK Park хэмээх хаалттай хотгонд авчирчээ. Гаднаасаа бол ингээл орон сууцнуудтай супермаркет, кафе зэрэгтэй жирэнлэг хотхон мэт харагдах боловч эргэн тойронд нь өндөр бетон хашаатай, хашааны дээр нь өргөст тортой, хаа сайгүй зэвсгсэн харуулууд байхаас гадна битүү хяналтын камеруудтай газар байв.
Тэнд Казахстан, Узбекистан, Орос, Киргиз, Пакистан, Энэтхэг, Африк болон Хятад хүмүүс байлаа. Зарим нь бүр Тайландд жуулчилж яваад согтсон үедээ машинд ачигдан хулгайлагдсан ирсэн хүмүүс ч байв. Очсон даруйдаа хятад хэл дээрх гэрээнд хүчээр гарын үсэг зурулах бөгөөд хэрэг буцахыг хүсвэл онгоцны тасалбар байрны мөнгө зэрэг нэрийдлэр $20,000 төлөхийг шаардна. Энэ өрн явсаар хэдхэн сарын дотор $50,000 болж өсдөг байна. Энд өмнө дурдсан шиг хохирогчдыг хүчээр интернетэд залилан хийлэгдэг. Тэдэнд Instagram, Facebook гэх мэт сошиал сүлжээнд зориулсан 200 орчим хуурамч хаяг нээж өгнө. Мөн эднээс гадна янз бүрийн танилцах сайт, аппликейшнүүд ч өргөн ашиглуулж луурдах хүмүүсийг нь олуулдаг байна. Луур хэрхэн явдаг вэ гэхлээр луурчид буюу хүчээр ийм ажил хийх болсон хүмүүст Европ төрхтэй баян амжилтаа яваа бизнесмений дүр намтар зохиож өгнө. Дүрийг нь ашиглах хүмүүсээ сонгохдоо сошиал сүлжээндээ олон янзын зураг, селфитэй бодит хүмүүсийг голчлон сонгодог байна. Ингээд 1 сарын хугацаанд амьдралын боломж өндөртэй хүмүүсийг онилж цахим орчинд харилцаа үүсгэдэг гэжээ. Хэрвээ харилцаж байх хугацаанд нь хохирогч руу видео дуудлага хийх шаардлага гарвал тусгай AI өрөөнд орно. Тэнд цаана үнэтэй дарс, шагналын бичгтээ тансаг офис мэт харагдах дэлгэц байх бөгөөд камер нь залхигчийн нүрийг хэмэл оюухан ашиглан яг өнөөх хуурамч хаяг дээрх баян хүний царайгаар сольж харагдуулдаг байна. Эрчүүд ингэж баян эмэгтэйчүүдийг заллах ажил хийдэг бол эмэгтэйчүүд эсрэгээрээ мэдээж эрчүүдийг залилдаг. Тэнд бүх эмэгтэйчүүд өөрсдөө хохирогч болж очсон байдгүй бөгөөд зарим царайлаг эмэгтэйчүүд сайн дураараа очиж AI моделийн үүрэг гүйцэтгэн гадаадын баян эрчүүдээс сая доллар үнэтэй брэндүүд залилж авдаг байна. Нэг удаадаа тэд $800-аас $900,000 заллах нь ч хэвийн үзэгдэл гэжээ. Сакен эрэгтэй тул 35-аас дээш насны баян эмэгтэйчүүдтэй сар орчим харилцаж хайр сэтгэлийн холбоо тогтооно. Дараа нь хуурамч крипто бирж рүү мөнгө хийхийг ятгахна. Эхлээд $1,000 хийхэд нь хэдхэн минутанд $400 хожуулж анх оруулсан 1000-тай хамт буцааж гаргаж авахыг нь зөвшөөрдөг байна. Ингээд хохирогчийн шунал хөдөлж илүү их мөнгө хийж эхлэх үед нь бүх мөнгийг нь хаман аваад интернетээр танилцсан цагаан морьтой ханхун мөнгөтэй хамт алга болно. Залууг тэнд байх хугацаанд нэг хүнээс нэг удаагийн гүйлгээгээр $150,000 залилсан тохиолдол гарч байжээ. Залилан хийхээс татгалзах эсвэл хохирогчийг өрөвдөж чатыг нь устгах зэрэг үйлдэл гаргавал үүнийг нь улаан шугам давсан гэж үзнэ. Бидний жишээ татсан Казахстан залуу 5 хүүхэдтэй ганц бие ээжийг өрөвдөд чатаа устгахсныхаа төлөө аимшигтай тамлалтанд өртжээ. Түүнийг харанхуй өрөөнд сандал дээр суулгаж, нүд сохлом анивчдаг гэрэл тусгаад, дөрвөн ширхэг томоохон чанга яригчаар гахаан чарлан, мөн төмөр зурх мэт чихтүүлэрийн муухай чимээг тасралтгүй тавьсан байна. Тэр тэнд 7 цаг тисэд ухаан алдсан бөгөөд дараагийн 2 өдөрт яг л тархиа анхуулсан мэт шокийн байдалтай өнгөрсөн гэжээ. Тэнд бие махбодын тамлал хэвийн зүйл бөгөөд 7 хоног бүр хэн нэгнийг зодож байгааг харна. Зарим хүмүүсийн хөлийн хуруунд илсэн чихэр түрхэд шоргоолчонд идүүлж тамалдаг байсан ба тэрээр хөл нь аимшигтай хавцсан Африк залууг өргөөд явж байгааг нь Сакен харжээ. Хэрв хүн сайн ажиллахгүй бол хар компани гэгчд зардаг байна. Тэнд хүмүүсийг ширээтэй нь гавлаж өдөрт 18-аас 20 цагийн турш зодоор нүдүүрээр ажилуулдаг ба тэндээс хинч амьд гардаггүй гэлцдэг байна. Мөн эрхтний 8-нд явуулна гэж байнга сөрдүүлдэг аж. Эдгээр хулгайлагдсан хүмүүс хэрв өвдвөл эмнэлэгт очих боловч юу болох нь үл мэдэгдэх 6-аас 7 шил тусал залгуулдаг байв. Ямар ч өвчин хилж очсон бай гаднаасаа ялахдахгүй өнөөхөл шингэнээс суцаар нь шахдаг байсан гэжээ. Залууг байх 8 сарын хугацаанд гидсний өвчин гарч 3 хүн нас орсон байна. Хамгийн аимшигтай нь тэнд CNN зэрэг олон улсын томоохон хэвлэлийн сэтгүүлчид ирж шалгалт хийх үеэр хятад боссууд хоригдлуудын хувцсыг тагтан дээрээс хураалгаж, гэрлээг нь унтраалгаад бүгдийг нь өрөөнд нь төгжсөн юм. Сэтгүүлчид хаалга нүдэд хүн байвал онгоолгоорой гэж англиар орилж байсан ч бид нээхээс айсан. Учир нь боссууд хэрв та нарт чимээ гарвал бид тэдэнд хангалттай их мөнгө өгөөд явуулна. Харин та нар дараа нь энд өмнөхөөсөө шал өөр нөхцөл байдалд үлдэн шүү гэж сүрдүүлсэн хэмээн ярьжээ. Сакены түүхч гэсэн харьцангуй сайнаар төгсөж тэр 8 сарын хөдөлмөрийн боолчлынхаа дараа ахтайгаа холбоо орж $50,000 олуулж гэмт этгээдүүдэд төлснөөр эсэм мэнд суллагдсан юм. Энэ бол зүгээр л асар том шорон л гэсэн үг. Энд хүмүүсийг хуурж мэхэлж хулгайлж аваачаад онлайн залилан хийлгэж өөр мянган хүнийг л өөрдүүлдэг. Тиймээс 21-р зуунд ч гэсэн боолчлол байсаар байна. Ийм луурын хотод оршин тогтнох ганцхан шалтгаан бий. Энэ бол тухайн улсын эрх баригчид гэмт хэргийн бүлэглүүдтэй хамтран ажиллаж авилгад идэгдсэнтэй холбоотой юм.
цахим заллингийн төвүүдээс олох орлого тэрбум доллараар хэмжигддэг. Тийм ч учраас хаяа нэг явагддаг цэвэрлэг шалгалтыг үл харгалзан эдгээр хуарангууд улам бүр томорсоор байна. Хохирогчдыг мянгаар нь суллаж байгаач өдөр бүр шин хүмүүс энэ хавханд орсоор л байдаг гэжээ. Сүүлийн үед манай оронд ч гэсэн зүүн өмнөд Азийн улс орнуудыг зорих аяллаа чиглэл эрс нэмэгдсэн энэ үед та бүхэн маш болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Эндээс хийх дүгнэлт маш энгийн. Хялбар аргаар мөнгө олох хүсэл шунал, гой сайхан амлалтад итгэл байсан цагт цахим заллингийн төвүүд оршин тогтносоор л байх болно. Иймд өөрийгөө хамгаалах хамгийн шилдэг арга бол хитрхи төгс мөрөөдлийн ажлын байрны саналд итгэхгүй байх. Мөн чатны цаана хэн байгааг үргэлж шалгаж нягтлж болгоомжтой байх явдал юм. Танд амар хялбар аргаар алт мөнгөн уул овоолж өгнө гэсэн худал амлалтад бүү хууртаарай. Ялангуяа интернет орчинд шүү. Амьдрал дээр ийм амлалтын цаана ихэвчлэн гай зовлон л нуугдаж байдаг. Үүгээр манай өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлээ бичиж хуваалцаарай. Удахгүй сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.